жил заасан заадаг хичээлээ зааж байгаа шүү дээ. Тэгэхэд бас нэг ингээ оюутны болон багшийн хооронд ингэж үүсдэг харилцаа мэдрэмжээр бас нэг жоохон өөрчлөлт над мэдрэгдэж эхэлсэн л дээ. Та бүхэнд одоо ямар гэдгийг бас тийм мэдрэгдэж л байгаа. Тэгэхээр яг зөвхөр нэг л одоо нөгөө нэг одоо заагаад бүр олон жил болсон, нэлээд туршлагатай болсон. За тэгээд хичээлээ заахад бас нөгөө яг өнөөдрийн суралцж байгаа оюутнуудын хувьд бас тэднэрт хэрэгцээтэй юм уу, тэдний одоо нөгөө одоо шаардлагатай тийм арга зүй бас биш болчихжээ гэдэг нь мэдрэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл одоо мэдлэгийн хурд бол маш их одоо хурдтай байгаа. Мэдээлэл гэдэг бол маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед тодорхой мэдээллийг оюутнуудад дамжуулаад тэрнийхээ дагуу яг танхимд яг өөрөө харж агаад өөрөө бичлэн үзүүлж хийлгэх эсвэл одоо тэднэрт өгсөн даалгавраа яг өөрийнхөө дэргэд байлгаж аваад хийлгэх гэдэг одоо энэ сургалтын уламжлалт хэлбэр хандлага маань бас орчин үед бол бас өөрчлөгдөх шаардлагатай юм байна гэсэн ийм мэдрэмжийг надад өгöd байна л да. Тэгэхээр индастри 2040 буюу одоо энэ ажил төрлийн 4-р эрийн үед боловсрал сургалт нь орон зай цаг хугацааны хязгаараас ангид болж хүн хүссэн цагтаа хүссэн одоо газраасаа хүссэн хөрөмжөөсөө хэрэгслээрээ сургалтыг авч болдог, суралцж болдог болсон байж байгаа. За тэгэхээр өнөөдөр яг энэ манай тохиолдолд тийм ээ манай энэ одоо сургалтын тохиолдолд яг нөгөө анги танхимд лабораторид биечилж үзүүлж заах энэ уламжлалт дараагаас дижитал орчинд дамжуулах, эзэмшүүлэх юм шаардлага бол орж байна. За сүүлийн үеийн судалгаануудыг хараад байхад ерөөсөө л энэ цахим хичээл, цахим одоо энэ сургалт гэдэг бол бидний одоо яг үндсэн сургалт шиг бараг тэрнээс ч илүү их давж гарахаар ийм чиг хандлага ер нь альч юм дээр судалгаан дээр бол байна гэж би харсан. За манай университет онцлогтой дизайн технологийн багш нар бол зохион бүтээх энэ зохион бүтээх хичээлүүдэд хийж үзэж одоо бүтээж сурж ингэж мэдлэг ур чадварыг эзэмшдэг. Тэгвэл энийг одоо цахим орчинд хэрхэн олгох вэ гэдэг бол бидний сорилт чаленж болж байна гэж үзэж байна. За энэ доор авсан хичээл бол тийм ээ. За хийж бүтээх явцдаа суралцдаг энэ суралцахуун зарчим маань симуляцийн орчинд суралцах энэ одоо хэлбэр рүү шийдэж байна гэж гэсэн санаа байж. За энэ маань за энэ дизайн зохион бүтээлт гэсэн энэ хичээл бол дизайн технологийн багш хөтөлбөрийн мэргэжлийн хичээлийн багцтай гэдэг энэ хичээл байгаа. За товчлоод базаад хэлбэл энэ хичээлээр оюутан хувцсны эсгүүрийг хүний биеийн хэмжээгээр байгуулдаг, тэргээ төрөл бүрийн одоо хувцсны загваруудыг загварчилдаг ийм одоо чадвартай бол ур чадвартай болох хичээл байгаа. За энэ хичээлийн давуу тал яг энэ хичээлийг сонгож авсан бэ гэхээр энэ хичээл бол өөрийн гэсэн яг Mobis-ийн үндсэн сурагчтай 21 онд бичигдсэн. За тэгээд дагалдах одоо яг цуврал ийм одоо 6 гарын авлагатай ийм сурагч гэж байгаа. Ийм одоо хичээл гэж байгаа. Тэгэхээр одоо миний давуу тал гэдэг юм уу энэ хичээлийн давуу тал гэдэг бол яг энэ Монгол улсад энэ хувцсны зохион бүтээлт эсвэр чиглэлээр ерөөсөө байдаг номнууд нь л миний авттай ийм номнууд байдаг. Бусад ихтэй сургуулиуд ч гэсэн энэ чиглэлийн сургуулиудад бас сурагчиг болгоод ашигладаг ийм давуу талтай байгаа. Тэгэхээр энэ давуу талаа ашиглаад бэлэн одоо маш хангалттай контент байна гэсэн үг. Энэ давуу талаа ашиглаад энэ хичээлийг боловсруулсан байж байгаа. За хоёрдугаарт нь бас ингээд миний энэ лекцийн сэдэв бол мэргэжлийн ур чадварыг цахим хичээлээр олгох боломжийн тухай ингэж авч үзэж байгаа. Тэгэхээр энэ бол бас их хоёр талтай юм аа. За яг энэ хичээлийн үед бол нөгөө хувцсны эсгүүрийг байгуулдаг, загварчилдаг төрөл бүрийн хувцсны эсгүүрийг одоо програм дээр болон гараараа ингэж байгуулж сурах юм хичээл гэж байгаа. Тэгэхээр энэ хичээл бол бүр тийм тусгай лаборатори, тусгай одоо нөгөө тийм тоног төхөөрөмж шаардсан хичээл биш болохоор энийг цахим хичээлээр явуулахад оюутнууд бол ур чадварыг бүрэн эзэмшиж чадна гэж үзэж байгаа. Бусад төрлийн энэ мэргэжлийн ур чадвар олгодог хичээлүүд дээр бүр нөгөө юм суурь машин ч гэдэг юм уу тийм тусгай лаборатори одоо шаардлагатай хичээлүүдэд бол бас арай өөр байх хаа гэж бодож байна.
За ер нь ур чадвар олох сургалтын зарим онцлогуд байдаг. За энэ ур чадвар олгоно гэдэг бол суралцах зөвхөн онлын мэдлэг ойлголтыг эзэмшээд зогсохгүй. Ерөөсөө нь тэр мэдлэг ойлголт, онлын мэдлэг ойлголтыг хийж бүтээх, турших, үйлдэх явцдаа ингэж онлын мэдээллийг олж авдаг. За энэ хичээл нь бол нэг 3 кредитийн хичээл, 16 цагийн лекц, за тэгээд 64 цагийн лабораторитой юм хичээл байж байгаа. Тэгээ гол хичээлийн үйл ажиллагаа бол тэр нөгөө хийх бүтээх, дадлага ажил хийх ийм замаар явагдах хичээл байж байгаа. За тэгээ ур чадварыг хүн яаж эзэмшдэг гэхээр тэр мэдлэг ойлголт дээр тулгуурлаад үйлдэл хийгээд эцэст нь эргэцүүлээд өөрийн гэсэн ур чадварыг бий болгодог ийм зарчимтай байж байгаа. За захин сургалтанд харин энэ ур чадварыг ямар хэрэглэгдэхүүнээр дамжуулж ингэж илүү үр дүнтэй эзэмшүүлж болох вэ гэхээр тэр дүрслэлтэй тайлбар, заавар буюу нөгөө visual content видеоор юм уу эсвэл энэ танилцуулах хичээлээр яг алхамчилсан энэ үйл ажиллагаа дарааллыг бол маш сайн ойлгох шаардлага гардаг. За дараа нь тэр дасгалжуулах орчин буюу тэр яг ур чадварыг эзэмших тийм тусгай орчин шаардлагатай байдаг. За энэ нь болохоор манай яг энэ хичээлийн үед бол 2 орчин байна. Нэгдүгээрх нь яг тэр нөгөө оюутлын эсхүүрийн тусгай багаж хэрэгсэл. За тэгээд дээр нь болвол тэр оюутлын машин байх гэх мэт ийм орчин байна. Мөн дижитал орчин бас байна. Дижитал орчин бас хувцсны загварыг бүтээх, эсгүүр байгуулах ийм орчныг бас бүрдүүлэх шаардлагатай байна. За тэгээд мэдээч хэрэг яг захин хичээлийн үед бол хамгийн чухал зүйл нь эргэх холбоо байдаг тийм ээ. Яг нөгөө тэр ур чадварыг эзэмшиж байгаа явц төвшнийг харах, хянах, чиглүүлэх, туслах, зөвлөх ийм зүйл бол маш чухал байгаа. Тэгэхээр эргэх холбоо бол зөвхөн багш суралцагчдын хооронд ингэж үүсгэхээс гадна суралцагчдын хооронд бас энэ харилцааны орчин бас бүрдэх чухал байдаг гэж. За энэ хичээлийг боловсруулахын тулд ер нь яг энэ чиглэлийн тийм ээ хувцсны загвар зохион бүтээх, хувцсны эсгүүр байгуулах, турших энэ ур чадварыг захин орчинд, захин хичээлийн хэлбэрээр маш амжилттай олгож байгаа ийм зарим сургуулиуд, их сурвалжуудыг бас судалж үзсэн байж байгаа. За жишээлбэл энэ дээр бол 3-ыг оруулсан байж байна тийм ээ. Хамгийн илүү шилдэг их бас тодорхой хэмжээний туршлага хөрөнгөлүүлсэн илүү сайн ур чадвар олгож байгаа гэсэн. За нэгдүгээрх нь Pattern Making Academy гэдэг байна. За хоёрдугаарт нь Domestic гэдэг яг энэ онлайн курсуудыг санал болгодог маш том платформ дах яг энэ эсгүүр зохион бүтээлтийг заадаг курсуудаас бас үзсэн. За гуравдугаарт нь тэр Cut Fashion Academy гэдэг бас яг энэ эсгүүрийн сургалт явуулдаг энэ сургалтуудыг бас судлаад ер нь чухал зүйл нь юу юм, юуг анхаарах ёстой юм бэ гэдгийг бас ингэж харж үзсэн байна. За тэгээд ийм 6 зүйлийг бас ингэж өөрийнхөө энэ захин хичээлдээ бас анхаарах нь чухал юм байна гэдгийг олж авсан байж байгаа. Нэгдүгээрт нь модульчлсан бүтцтэй байвал илүү ингэ суралцж байгаа оюутны хувьд илүү тийм хэлбэр ойлгомжтой байдгаа гэдэг. За энэ сургалтын хувьд ч гэсэн нэлээд цэгцтэй бүтцчлэгдсэн ийм загварт орох юм байна гэсэн ийм зүйл байна. За дараа нь практик ур чадварыг даган суралцах тэр visual content гэдэг бол маш чухал. Ур чадвар олох сургалтанд зөвхөн мэдлэг ойлголтыг аваад дасгал ажиллаа даалгав гүйцэтгэх биш. Яг нөгөө яаж хийж гүйцэтгэж энэ шат дараалсан энэ арга аргачлалыг үзэж харах, сурах ийм контентийг бүтээх шаардлагатай гэж. За энэ дээр нь бол видео, танилцуулга, ном сурах бичиг, гарын авлага, за энийгээ дагсан тэр практик даалгаврууд, бие даалтууд гэх мэт ийм зүйлүүдийг, ийм контентуудыг бэлдэх шаардлагатай юм байна. За дараа нь уулзалт зөвлөгөө гэдгийг маш оновчтой тэр гол нь суралцагчдын тэр орчин үеийн оюутнуудын тэр суралцах арга барилд ийм таарсан, нийцсэн тохиромжтой ийм хэлбэрээр бас зохион байгуулах. За ерөөсөө энэ эргэх холбоо уулзалт зөвлөгөө гэдэг бол тодорхой давтамжтайгаар юм уу тодорхой тийм ер нь энэ банк тогтмол ингэж төлөвлөх ёстой.
За энэ дээр бол нөгөө багшийн шууд уулзалтыг одоо Zoom буюу одоо сургалтын янз бүрийн платформудаар дамжуулж болж юм. Эсвэл одоо нөгөө нэг Facebook пэйж группээр лайв хийх гэдэг юм уу ийм одоо уулзалтуудыг зохион байгуулах, тэрэн дээр одоо оюутнуудад гарч байгаа бэрхшээл, асуулт, багшийн зөвлөгөө гэх мэт ийм зүйлүүдийг бол маш сайн хийх шаардлагатай юм байна. За мөн цахим ба интерактив орчин хэрэгтэй. За энд бол яг энэ цахим хичээллийг ямар платформд яаж байршуулах гэдэг бол их чухал юм байна. За энэ цахим платформ гэдэг бол багшийн хувьд ч тэр хэрэглэхэд хэлбэр ойлгомжтой, тэг үр дүнтэй, оюутнуудын хувьд ч тэр хэрэглэхэд энгийн, ойлгомжтой, эрг холбоотой ийм байх. За суралцагч шаардлагатай үдирчдэд давтаж үзэх, өөрийн хурдаараа суралцах, өөрийн удирдлагатай суралцах ийм боломжтой платформ хэрэгтэй юм байна гэж. За бид нар бол яг нөгөө энэ бас нэлээд хэдэн платформуудыг бас туршиж үзсэн. Гэхдээ нөгөө ер нь би өөрөө ч гэсэн тэгжсэн одоо нөгөө Canvas дээр энэ хичээлийг хий гэж яхад бол надад ч гэсэн жоохон төвхтөөс нүгжсэн. Яг тэр ямар олон юм тэр хийлэгдэн гэд. Гэхдээ ингэхээс өөр аргагүй юм байна гэдгийг ойлгож байгаа. Яг тэгэхээр энэ технологич нь маш ингэж хурдан өөрчлөгдөөд хурдан одоо хөгжөөд байна. Тэр болгонд нөгөө нэг платформуд чинь улам илүү одоо биднэрт хэлбэр, улам илүү давуу талтай, улам илүү үр дүнтэй, улам илүү нөгөө боловсронгуй болгоод байгаатай учир холбогдолтой юм байна. Яг нөгөө хүмүүс нөгөө iPhone-ийн шинэ одоо загварыг авах гэж хөөцөлтөдөд тий илүү сайн технологиг хэрэглэх гэж л тэгж явахдаа адилхан юм байна гэдгийг бол ойлгож авсан. За дараа нь яг энэ дизайн зохион бүтээлт хичээлийн манай энэ хичээлийн хувьд бол хэрэглээнд суурилсан даалгаврууд их чухал. Даалгавруудыг их маш сайн одоо зохиож гэдэг юм уу тийм ээ боловсруулж ингэж тавих хэн чухал байгаа. Яг тэгэхээр энэ даалгаврууд маань тэр хүүхдүүдийг хийх одоо сэтгэлийг төрүүлэх үүс байх ёстой. Тэр одоо суралцахын зорилтод тавьсан, үр дүнд тавьсан одоо зорилтуудад хүрэх үүс байх ёстой. За тэгээд мэдээж хэрэг тэр практик одоо амьдралт нь эсвэл нөгөө багшлах үйл явцад нь эсвэл өөрийнх нь тэр нөгөө энэ одоо хувцсны загварын одоо ур чадварт нь илүү одоо түлхэцүүлсэн, урагшлуулсан ийм даалгавар чухал юм аа гэж. За яг энэ хичээлийн энэ одоо хичээлийн хувьд ийм онцлогтой юм байна. За тэгээ нийтлэг ашиглах аппликейшн ба програм хангамжийг бол бас ингэж санал болгох эндээ хэрэглэх шаардлагатай. За ялангуяа орчин үед энэ дизайн, хувцсны дизайн, хувцсны эсгүүр загвар зохион бүтээлтэд хэрэгэлдэг ийм fashion CAD програмууд, аппликейшнууд байдаг. Зөвхөн одоо уламжлалтаараа гараараа тооцоо одоо тооны машинаар тооцоо бодоод гараараа зураад хэрэглэж бид нар одоо шаардах ямар ч одоо нөхцөлгүй болсон байж байгаа орчин үед тийм ээ. Тэр энэ дижитал орчинд бол мөн л одоо хүүхдүүдийн эрэлт хэрэгцээ тэдний одоо сурах одоо хэрэгцээг тооцож үзэх хэрэгтэй. За тийм учраас энэ хичээлд хэрэглэгддэг тэр гол програмуудыг бас энэ дээрээ оруулж өгсөн байна. За ингээд сургуулиас ч санал болгосон Canvas програм дээр цахим хичээлээ байршуулсан, цахим хичээлийг хийн боловсруулна гэсэн ийм чиг гарсан байж байгаа. За тэгээд Canvas програм бол их олон давуу талтай юм байна. За нэгдүгээр нь одоо нөгөө суралцагч төвдөө суралцахыг дэмждэг. Тэгээд актив learning буюу идэвхтэй суралцахын орчинд бүрдүүлж чаддаг. Оюутан өөрөө оролцогч бүтээлч байдалтай суралцах нөхцөлийг бүрдүүлдэг юм байна. За орчин үед тавьж байгаа суралт нь одоо нөгөө гол зарчим чинь тэр байгаа шүү дээ. Суралцагч төвдөө суралцах уу. За идэвхтэй сургалтын одоо арга зүйг одоо сургалтандаа нэвтрүүлэх гэх мэт. Тэгэхээр энэ боломжуудыг энэ одоо нөхцлүүдийг маш их дэмждэг ийм платформ юм байна. За мөн одоо сурагчид оюутнууд энэ платформ дотор хамтарч ажиллах, хамтын багийн даалгавар гүйцэтгэх, хамтран одоо бие биенийхээ одоо ажлыг үнэлэх, шүүмжлэлтэй хандах гэх мэт ийм одоо боломжуудтай юм байна. За хоёрдугаарт нь сургалтын хөтөлбөрийг системтэй хэрэгжүүлэх боломж олгодог юм байна. За энэ платформ дээр хичээлийн тэр хөтөлбөр, агуулга, даалгавар, үнэлгээ, шалгалтыг нэг дор байрлуулад шууд орох боломжтой байдаг нь маш их тийм багшид ч тэр оюутан ч тэр маш их тийм одоо амар хэлбэр болгож байгаа, энгийн болгож байгаа юм онцлогтой байлээ. За дараа нь үнэлгээ их. За энэ нөгөө нэг тэр дашборд гэдэг энэ нөгөө тэр
талбар дээр бол бүх зүйл тэр график юу тэ гүйцэтгэл ахиц амжилттай ингэж харагдах боломжтой. Тэрийг үнэлэх боломжтой байт юм байна. За тэгээд нөгөө өмнөх зүгээр би өөрийнхөө хувьд ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр өмнөх тэр програм платформудаас тэр рубрик үнэлгээ боловсруулах, шалгуурууд боловсруулах, тэрийг байршуулах, тестийг одоо боловсруулах, үнэлгээ хийх гэх мэт ийм зүйлүүд дээр над жиг өмнөх нь төвөгтэй байгаад гэдэгсэн энэ дээр бол их амар юм билээ ойлгомжтой энгийн хэлбэр. За тэрүүрээ давуу талтай юм байна. За мөн нэгдсэн цахим орчин буюу Canvas-ын сургалтын бүх үйл явцыг хичээл, хэлэлцүүлэг, шалгалт, үнэлгээ, файл хуудах гэх мэт ийм зүйлүүд нэг одоо платформ төвлөрүүлдгээр бас их давуутай. За тэгээд энэ сургалтыг дэмжих бусад платформуд буюу Teams, Google Drive, Zoom гэх мэт ийм системтэй шууд холбогддогоор юм давуу талтай юм байна. За мөн одоо ямар ч клаудыг дэмжсэн ямар ч хэрэгслээс ингэж орж хичээлийг авах, үзэх, харилцах ийм боломжтой байна. За тэгвэл энэ Canvas нь энэ яг ур чадвар олгох дижитал ийм талбар болж чадах уугүй гэдэг дээр бид нар туршиж үзсэн. За тэгэхээр Canvas тийм зөвхөн контент хүргэх биш харин суралцагчийн оролцоог идэвхжүүлэх тийм олон төрлийн хэрэгсэлтэй байдаг. За видео хичээл, демо бичлэг яг нөгөө урд манай хичээлийн жишээн дээр ийм давуу талуудыг би ашигласан байна. За тэр видео хичээл оруулах, демо бичлэг оруулах тал дээр бол маш энгийн. За тэгээ үнэлгээнд дээр бол бас маш энгийн. За тэгээ оюутнууд бие биенийхээ ажлыг үнэлэх, харилцах юм боломжтой, хамтрах боломжтой. За тэгээ хэлцүүлгийн ийм талбартай. За тэгээ нөгөө рубрик үнэлгээний системийг оруулах боломжтой байна. За тэгэхээр үнэлгээнийхээ шалгуур арга зүйг оруулчаар нөгөө оюутныг тийм ээ өөрийн удирдлагатай суралцах, тэр хийж байгаа даалгавар, дадлага ажлыг ямар төвшөнд бий хийвэл ямар одоо шалгуурт нийцэх нь гэдгийг харах ийм одоо боломжуудаар давуу талтай байна гэж үзсэн. За тэгээд дизайн зохион бүтээл тэгээд энэ захин хичээлээс энэ лекцээ, видеогоо, үнэлгээгээ оруулсан жишээнүүдээс би ингээд оруулсан байж байна. За энэний дараа хэдүүлээ нөгөө нэг шууд Canvas руу ороод бас харж болно. За энэ дээр би нэг онцлог юмнуудыг ганц нэг тайлбарлах жижиг юмнуудыг хэлчихье гэж бодсон. За тэгээд лекц болгон дээрээ би энэ зураг оруулсан. Тэгэхээр нөгөө захин орчинд чинь зүгээр нэг зураггүй лекц тавьчихаар чинь зураг тавихад нөгөө багштай харилцаж байгаа гэсэн бас нэг сэтгэл зүйн тийм нэг юуг нь дэмжлэг үзүүлэх байдлыг хараад зургуудаа дандаа лекц болгон дээр зургуудаа тавьсан байж байгаа. Хичээл болгон дээр, хичээлийн нүүр болгон дээр. Тэгэхээр энэ чинь нөгөө захин хичээл чинь бас тийм шин хичээл байж л байдаг, үзээд ингээд яадаг те. Тэгэхээр энэ чинь бас яг тодорхой ингэж боловсруулсан яг тодорхой багштай ингэж харилцаж орж байгаа хичээл шүү гэдэг бас хүүхдүүдэд сэтгэл зүйн тийм жижиг зүйлүүдийг бас бид тооцох бол ёстой болов уу гэдэг. За тэгээ би түрүү хэлсэн миний одоо яг энэ захин хичээлийн уралдаанд оролцоод үнэлэгдэх нэг гол зүйл нь яг нөгөө тэр эсгүүрийг байгуулах, завурчлах энэ алхам дарааллуудыг би ихэнх хичээлүүд дээр өөрөө ингэж бичлэн үзүүлж бас ингэж видео хичээл хийсэн. За энэс ингэж товчлоод үзвэл ганц нэг үзүүлчихье. За тийм хүний биенээс хэмжээ авах. За тийм дээр эсгүүрээ байгуулахад бол нөгөө дараалал их чухал байдаг, тооцоо их чухал байдаг. Тэгээ энэ дээр оюутнууд бас их нэлээд толгой эргэж хөдөлдөг ийм чухал хэсгүүд дээр нь өөрөө бичиж бас зурж ингэж тайлбарлаж өгч видеого хийсэн байж байгаа. За мөн одоо хувцсны завурчлагын энэ аргачлалуудыг мөн адилхан яг ингэж бас нэг видео хийх нөхцөл бүрдүүлж байгаа. Ингэж видеонуудаа хийгээд яг алхамжсан тайлбаруудыг үзүүлээд видеого бэлдсэн гэж байна. За энэ видеог хараад яг завурчлах аргуудыг ингэж суралцаад оюутнууд энэ ур чадварыг бас эзэмших боломжтой. Тэгээд ингээд орчиж байгаа биш эргэх холбоотой нөгөө зөвлөгөөтэй, асуулттай, уулзалттай болохоор энэ хичээл бол ур чадварыг өрн олгох боломжтой гэж ингэж үзэж байгаа.
За тэгээ энэ нөгөө хичээлүүд дээр бас нэг юу ярихад би энэ хичээлийг нодлон хавар бэлдсэн байж байгаа. За тэгээд яг энэ хичээл сургалтын төлөвлөгөө тэр нэг оюутан сануулгах төлөвлөгөөний дагуу л бас хаврын үйлрэлд ордог. Тэгэхээр нодлон хавар яг нөгөө боловсруулж бэлтжижсэн учраас яг оюутнуудаа бүрэн туршаагүй. За одоо энэ 2 дугаар семестр сарын бүрэн туршаад бас үр дүнгээ үзээд бас ингээд өгүүлэл судалгааны ажил болгоод явчихад бас бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За иймэрхүү байдлаар бид юмтай бэлдсэн. Зарим тохиолдолд бичиж үзүүлсэн, зарим тохиолдолд нөгөө хэсэгчилж үзүүлэх шаардлагатай зүйлүүдийг хэсэгчилсэн гэж. За тийм рубрикуудыг оруулсан байж байна. Энэ одоо модуль болгон дээр энэ ямар төвшөнд, ямар байдлаар ажиллавал одоо энэ хэдэн оноо авах юм бэ гэдгийг ингэж одоо үзэх боломжтой байх нь. За тэгээд энэ юу нь болохоор за энийг хэдүүлээ юусгаа шууд ороод үзчихье гэж бодож байна. За энэ дизайн зохион бүтээл хичээлийнх нь энэ юу гэж байна? Товч тодорхойлт хичээлийн зорилго хөр бүгдэнгүүд нь гэж байна. За тэгээ энэ дээр бол нөгөө бүх агуулгууд за тэгээд явцын шалгалт, бие даалт гэдэг нь бүгд байж байгаа. Тэгээд над хамгийн тийм одоо таалагдсан зүйл нь гэдэг нь одоо би бол зөвхөн ингийн багштай. Тэгэхээр нөгөө яг хэрэглэгчийн хувьд бол яг таалагдсан зүйлүүд бол шууд ингээд ялгаа орчих юм л. За энэ нь бас энэ нь ажиглаад. За тэгээд жишээлбэл энэ хүний биеийн хэмжлэсэн үндэс гэсэн илүү ороход хичээл ингээд гарчиж байгаа. Хичээлэндээс ингээд үзчих болно оюутнууд. За тэгээд энэ хичээлд дагалдсан нөгөө яг дадлагыг хийх шаардлагатай видеого бас үзэж болж байна. За ингээд хэмжээ авах хэрэгслээ. За үнэхээр орж үзье. За сойрлын за бидалтай ажлын аргачлал за тэг гүйцэтгэх даалгавар ашиглах ном их сурвалж гэдэг. За энэ номнууд нь бүгд бас холбоостой энэ яг тухайн сэдв агуулгад шаардлагатай үзэл судлах шаардлагатай хэсгүүдийн хэсэгчлэг байгуулсан байж байна. За тэгээ шалгуур рубриктайгаа за энэ сорил руу орж үзье. Сорил эдрийг хийх тул их энгийн хэлбэр нэлээ баятах тал их таалагдсан. За ингээд сорлуудаа ингээд оруулсан зургатаа сорилчихсан ингээд сайхан маш энгийн тийм хэцүү хүн тэр технологийн мэдлэг шаардахгүйгээр ингэж хийх гүйцэтгэх боломжтой юм бэл. Биднэрт гол нь тэр нь жоохон төвтэй байдаг шүү дээ. Нэг одоо шинэ програм үзэхэд л ашиглахад л бас их суралцах шаардлагатай болоод идэг. Энэ дээр бол тэр нь бол харьцангуй бас энгийн хэрэглэхэд энгийн юм билээ. За энэ жишээлбэл утасны эсгүүр байгуулахад програмууд гэдэг бас ингээд заавартай хичээлтэйгээ тэгээд нөгөө энэ хичээл дээр нь болохоор яг тэрнийхээ нөгөө програмыг суулгах хэрэгслүүдээ ингэж тайлбарласан хичээлүүдэд оруулсан маягтай
Иймэрхүү байдлаар боловсруулсан байна. Багшаа энэ слайд солигдохгүй байна уу юу? Түрүүний хараад Тийм үү? байгаад идэг. Миний энэ нөгөө би юун дээр авсан явж байгаа штэ. Canvas програм дээр тэрэн дээр харагдахгүй байна уу? Үгүй нөгөө PowerPoint-ийн дэлгэцэн дээр л тэр чигээрээ байгаад идэг. Би ч одоо энэ платформ руу орсон үзүүлээд байгаа гэж ойлгоод байна. За би тэгвэл юу яах вэ? Дахиж жагаад зогсоож байгаад. За би нөгөө нэг гол нь тэр Canvas руу ороод таад тэрийг нэг хальтхан харуулчихвал тэгээд бараг болчих واخ. Дуусах юм юу? Одоо харагдаж байна уу? Харагдаж байна нөгөө course syllabus гэдэг. Одоо харагдаж байна. Харагдаж байна. За би энэ дотор нэг хальтгаан танилцуулах. За энэ нөгөө syllabus гэдэг дотор нь оронгууд миний энэ хичээлийн товч тодорхойлт хүрх үр дүн зорилго гэдэг бүгдээр харагдаж байгаа. Тэгээд доотлол нь болохоор яг нөгөө хичээлийнхаа агуулгыг хичээлийнхаа нөгөө дарааллын дагуу яг энэ модульчлаад бэлтгэсэн байна. 5 модулаар. За тэгээд энэ дотор нэг одоо надад маш их таалагдсан амар бусад одоо өмнө хэрэгжилсэн програмуудаас их амар хэлбэр санагдсан нь яг энэ нэг ийм дэлгэцээс бүх зүйл рүү ингээд ороод гараад явчих боломжтой. Холбоостой гэсэн. За жишээлбэл энэ модуль 1 дээр хүний биеийн хэмжилтсэн үндэс гэсэн энэ хичээлийн энэ 2 дахь хичээл рүү орж үзье. За энэ дээр бол нөгөө тухайн хичээлийн лекц. За тэгээ яг тэр даалгаврыг гүйцэтгэх юу ирсэн байж байгаа. Нөгөө видео 2. За ингээд лекц нэг иймэрхүү лекц юу харагдаж байна уу? Түрүүн би ингээд бага ярьсан шүү дээ. Харагдаж шүү багшаа. Одоо зүгээр байна. За. Одоо ингээд хүний бие галбийн тухайн ингэж юунуудаа оруулсан хэмжээ авах аргачлал, за бие хэмжээг тооцоолох энэ аргачлал нарыг ингээд оруулсан лекц нь харагдаж байна. За видеог нь харуул. За нөгөө хэмжээ авах аргачлалыг яг ингээд манекен дээр бодитоор үзүүлсэн ийм видеога. За мөн нөгөө лекцэн дотор бас яг энэ бодит хүн дээр хэмжээ авч байгаа энэ аргачлалыг бас ингэж үзүүлсэн видео гэж байна. За түрүүний хэлээдсэн нөгөө нэг би яг видеонууд өөрийн биеэр ингэж тайлбартаагаар ингэж одоо видео бичлэг хийгээд энэ хичээлээ бэлтснээрээ над жоохон оноо авчирсан гэж би бодоод байдаг шүү дээ. За тэгээ нэг биталт руу орж үзье. Юпоны эсгүүр загварчилгаа гэдэг биталт дээр за биталтын ажлын дэлгэрэнгүй зөвлөмжийг за зорилго тэр юу хийх юм, юу судлах юм, юу одоо ямар эсгүүр бэлтгэх юм, тэгээд тэрүүгээрээ ямар хувцс хийх юм, яаж одоо тайлангаа тавих юм гэсэн ийм зөвлөдтэй тэгээд шалгуур нь бас ингээд явсан байдалтай хийсэн байж байна. За дараа нь сорилыг оруулж үзье. Сорил морил нь өмнөд нөгөө нэг бид нар чинь юун дээр хийжээ бас нэг тийм цахим платформ дээр хийжсэн. Айгуу төвөгтэй санагдал би чи өөрөө нөгөө нэг яг технологи дээр хэрэглээний төвшин дээр бас нэг тийм хоцрохгүй бичихэд явдаг ч гэсэн яг иймэрхүү юм дээр жоохон хоцроод айгуу төвөгтэй гадсан энэ бол их амар юм байна лээ. Тестээ оруулах, тэр шалгалт авах, тэр биталт малт одоо юу гэдэг те хэрвээ тэр контентор бэлтжүүл маш их тийм амархан их энгийн юм байна. Хэрэглэгч бидний зөвхт хувьд бол их энгийн юм байна гэж надад санагдсан. За тэгээд зурагтай өргөтэй янз бүрийн одоо нэг ур чадрыг шалгах учраас ийм зурагтай өргөтэй даалгаврыг бас нэлийн өгдөх шаардлагатай болдог. За тэгээд сорилууд нь доотлолтой гарсан байж. За биталт 3 энэ. За тэгээд санал болгохыг сурвалж ном дээр өгсөн. Энэ номнууд бол бүгдээрээ энэ хичээлийн нэг том давуу тал гэж би төрүүлсэн тийм маш тийм сайн номнуудтай их хэл дээрээ зохиогдсон
одоо миний сайн номнууд байж байгаа. За тэгээ эцэст нь нөгөө энэ хичээл мэдээж хэрэг практик хичээл учраас сүүлчийн нөгөө шалгалтын ажил буюу төслийн ажил гэдэг. Тэгэхээр энэ төслийн ажлын зааварчилгаа нь бас ингээд орсон. Яаж төлөвлөгөөгөө гаргах вэ? Яаж багаар ажиллах вэ? Эцэст нь ямар одоо зүйлүүдийг харуулах вэ гэдэг. За тэгээ энэ талбаруудыг бол одоо ингээд хамтарч ажиллах. За энэ бол нөгөө тест гэж байна. Энэ модулууд нь гэж байна. За ингээд багийн хамтарсан ажиллагаа тэгээд одоо хичээлийн нөгөө энэ анализ гэдэг юмнууд. Энийг одоо би суралцчих байгаа. Одоо ингээд бүрэн гүйцэд бас яагаад байгаа шүү. За тэгэхээр энэ платформ миний хувьд бол хамгийн одоо давуу тал нь биднэрт хэрэглэхэд их энгийн ойлгомжтой. Тэгээ багштай ч их амар энийг ингээ хийцэн байхад бол хичээл явуулахад багштай ч амар хүүхдүүдэд ч их таатай. Учираас энэ сургалтын үр дүн бол мэдээж одоо маш үр дүнтэй болох нь тодорхой юм аа гэж би үздэг байна. За одоо нөгөө презентацийн лого авч. За ингээд нэг эрг холбоо буюу одоо яг хэрвээ тэр оюутнууд байнга ингэж одоо хичээл дээр уулзахгүй цэвэр цахимаар бол одоо хийж байгаа даалгавар дадлага ажлуудаа ингэж зургаар юм уу мэйлэр юм уу чатаар ч юм уу те эсвэл одоо энэ юун дотор платформ дотор ингэж явуулаад энийг үзэж харж алдаа мадгийг засч одоо зөвлөмжилж ингэж үнэлж гэх мэт ийм одоо харилцаа явагдана. За нодлон бол яг энийг албасаар туршаагүй учраас зөв нэг хөрвхийн зарим нэг оюутнууд дээр турсан байгаа. За ер нь цаашдаа бол зөвхөн дан 100% цахим биш тийм ээ 100% танхим биш ер нь хослуулж явах нь хамгийн оновчтой юм гэсэн ийм бодол байгаа. За ингээд дүгнээд үзвэл тийм би зөвхөн өөрийнхөө ажлыг дүгнээд үзвэл энэ цахим хичээл гэдэг бол орчин үед сургалтын нэг хувилбар сургалтын нэг хэлбэр гэж үзэхгүй юм байна. Энэ бол зайлшгүй юм байна гэдэг дээр одоо би санал нэг байгаа. Энэ бол орчин үеийн сургалтын зайлшгүй шийдэл болж байгаа. Нэгэнт л одоо технологи энэ хүртэл хөгжсөн улам одоо эрчимтэй хөгжөөд байгаа тийм ээ. Одоо суралцах төвтэй суралцуучин орон зай цаг хугацаа хамаарахгүй ингэж суралцах боломжийг олгох гэх мэт ийм одоо зарчим чиг хандлагын хувьд бол энэ бол зайлшгүй юм гэдгийг эдгтээ санал нэг байгаа. За дараа нь цахим хичээл нь багштаач тэр суралцагчдаач тэр аль алинд нь давуу талтай үр дүнтэй гэж би үзэж байгаа. Ер нь бол яг энэ их сургуулийн нөхцөлд бол энийг зөвхөн дан цахим 100% цахим дан танхим гэлгүй хослуулж явах нь хайбрид байдлаар явбал илүү үр дүнтэй юм аа гэж одоо миний хувьд үзэж байна. За мөн багш нар бол дижитал заа арга зүйн чадамжаа байнга хөгжүүлэх шаардлагатай болж байна. Одоо ингээд их сургууль бол уламжлалтаараа заах нь чухал лекц одоо семинараар ч гэдэм юм тий ингэж заах хэрэгтэй актив төвшөнд заах хэрэгтэй гэсэн ийм одоо гэдийгээд байвал юм шиг бодсон. Гэдгийсэн чигээрээ байрандаа л хоцрох юм байна гэж би ойлгож байгаа. Тийм учраас одоо энэ талынхаа нэгэнт суралцагчд маань тий бидний оюутнууд одоо улам бүр жил ирэх тусмал залуу оюутнууд ирж байгаа. Тэд нар маань яг дижитал юм орчинд ингээд өссөн тэргээр амьсгалж байгаа хүмүүсэд хэрэглэгчдэд бид нар бол өөрсдөө таалагдсан аргаараа хичээлийг дамжуулна гэдэг бол худлаа болсон юм байна гэдгийг маш сайн ойлгож байна. За тэгээ цахим сургалт бол багтын үүрэг оролцоог өгөөсгээд байгаа огт биш. Хамгийн гол нь энэ цахим хичээлийг бол маш сайн боловсруулах шаардлагатай. Тэр хэрэглэгч буюу оюутнуудаа мэдэрч тэд нар юу хүсэж байна, тэд нар ямар арга зүй одоо арга суралцах арга барилтай байна, тэд нар ямар хурдтай байна гэх мэт тэр нөгөө одоо бизнесээр бол тийм ээ хэрэглэгчийнхаа тэр төлөв зам төлөв персонагаа их сайн гаргаж яагаад тэрэндээ одоо их сургалтынхаа бүх одоо энэ системийг нийцүүлэх, тооцоолох юм шаардлагатай юм байна гэж. Тэгэхээр багшийн өөрөөр оролцоог үүсгэж байгаа зүйл биш харин багшийн ур чадварыг шинэ түвшинд гаргах арга хэрэгсэл болж байна. За хэрэг бид нар Canvas болон бусад дижитал орчныг бүтээлчээр ашиглаж чадвал мэргэжлийн ур чадварыг илүү хөвтээмжтэй, илүү үр дүнтэйгээр заах бүрэн боломжтой юм.
За тэгээ цахим хичээлийг зөвхөн мэдээлэл бус аль болохоор тэр нөгөө нэг тэр ур чадварыг олгох тийм ээ одоо агсан төвчнийчүүд тийм үү тань мэдхүн дээд төвчний тэр чадваруудыг олгох ийм одоо контент бэлтгэхэд их анхаарах хэрэгтэй юм байна гэж ойлгож авлаа. За ингээд та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Технологи бол зорилго биш харин одоо хэрэгсэл юм байна. Тэгэхээр харин сайн багшийн гарт энэ хэрэгсэл орсноор суралцагчийн амьдралд өөрчлөлт авчрах юм хүчтэй зэвсэг болох юмаа гэсэн үгээр одоо энэ яриаг амдэрлээ. Та бүхэнд баярлалаа. Тэгээд одоо яг үлээ пүүжи удирдах юм уу? Би ингэж ячих юм уу? Надад зөвлөгөө өгөх тэгээд одоо сууж тодруулах юм байл хэдүүлээ бас хэсэг хугацаанд ярилцах байх тийм ээ. За. За чулуун огчтой баярлалаа. За одоо хоёр багшигаа яриулцгаад дараа нь нэгдсэн байдлаар асуултаа тийм ээ асууж тодруулах зүйлээ яриад явсан дээр баг тийм ээ. За ингээд хоёр дахь багшаа урьж байна. Бямбаж багш. За сайн байцгаана уу? За би болохоор боловсрол судлалын сургуулийн тусгай эрхтэд боловсролын тэнхимд багшилдаг. За миний заадаг нэг хичээлүүдийн нэг нь бол тохионы ил гэсэн хичээл байгаа. Тэгэхээр сая чулуунаа огчтой баярлалаа. Сонсогдож байгаа болов? Сонсогдож байгаа тийм. За дэлгэц харагдаж байгаа болов? Харагдчих. За баярлалаа. За тэгэхээр чулуунаа огч маань Canvas одоо цахим системийн талаар нэлээд дэлгэрэнгүй ач холбогдлуудын ярьсан байна. Тэгэхээр миний хувьд ч гэсэн одоо цахим хичээлийг Canvas дээр бол хийсэн байгаа. За тэгээд одоо Монгол тохионы ил гэсэн хичээлийг бол боловсруулсан. За яг эхлээд төрүүлээд ер нь тохионы илний талаарх ойлголтыг өгч, ерөнхийдөө сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр бол тохионы ил гэж үздэг. Тэгээд тохионы ил нь бол гар хуруу, нүүрний хувирал, ам уруулын хэлбэр гэх мэтчлийн үеийн одоо бүх хэсгээр хөдөлгөөнөөр илэрхийлэгддэг, хараагаар хүртдэг хэл гэж үздэг. За манад одоо багш тусгай эрхтэд боловсрол хөтөлбөр дээр тохионы илний хичээл 2017-аас 18 оны хичээлийн жилээс одоо мэргэжлийн сонгон суралцах гэдэг хичээлээр судалж эхэлсэн. За дурын илрэлт судалдаг. Тэгээд одоо семинар практик гэсэн бүтцтэйгээр хэлбэрээр одоо 2 кредитийн хичээл судалдаг байгаа. За энд болохоор яг одоо миний одоо боловсруулсан тохионы ил гэдэг хичээлийн танилцуулга одоо яг энэ курс руу орсон байгаа байдал байна. Home одоо нүүр хуудсан дээр бол яг энэ тохионы илний хичээлийн танилцуулга байгаа. За одоо хичээлийн хэлбэр болно. Ер нь бол яг энэ танилцуулга бүх доторх одоо зааварчилгааг цахим хичээл учраас одоо аль болох оюутанд ойлгомжтой багшаас те одоо дахин асуухгүй яг өөрт нь ингээ бүх байдлаар л ойлгомжтой байхаар боловсруулсан. За энэ хичээлийн хувьд бол яг ер нь бол хичээл орж байгаа хэлбэр нь одоо семинар практик боловч ер нь дандаа ингээ танхимаар ордог. Гэхдээ 2022 оноос эхлээд одоо би цахим багш хөтөлбөрт хамрагдсанаас хойш одоо 2022 оноос хойш бол одоо энэ хичээлийг Canvas дээр хөгжүүлж эхэлсэн. Тухайн үед бол энэ тохионы ил гэсэн хичээлийнхаа курсыг бол оюутнуудад танхимаар тохионы ил орж байгаа боловч одоо нэмэлт цахим хэрэглэгдэхүүн байдлаар их хвчлэн ашиглаж исэн. За өнгөрсөн жил бол яг одоо манай дээр хөрөх анги хичээллээд одоо албан ёсоор бол яг цахим одоо манай хөрөх анги бол танхим болон цахим хосолсон хэлбэрээр 1 жилийн хугацаатай хичээлэхэд бол энэ хичээлийг одоо цахим байдлаар туршиж үзсэн байгаа. За тэгэхээр тохионы илний хичээлийн ингээ бүрэлдэхүүн хэсгүүд, за семинарын хичээлүүд байгаа юм байна, практик хичээлүүд, за тестийн сан, биедан гүйцэтгэх ажил, сорил гэсэн одоо хэсгүүдтэй юм байна. Тэгээд тэдгээр хэсгүүдэд одоо ажиллахад яг юу юун дээр яаж анхаарах ёстой. За жишээлбэл те семинарын хичээлийг яаж судлах уу, хилцүүлэгт оролцохдоо юун дээр анхаарах уу, практик хичээл
ямар хэлбэртэй байгаа юм гэх мэтчлэн танилцуулга хэсгээр бол ерөнхийн ингээд одоо тохионы ил хичээлийн дэлгэрэнгүй тайлбарууд байгаа. За syllabus хэсгээр бол яг хичээлийн маань одоо хөтөлбөр байгаа. Тэгэхээр хөтөлбөрийг бол дэлгэцээс унших байдлаар байгаа. Мөн бас оюутан татаж авч одоо PDF хувилбараар бас мөн оруулсан байгаа. За дараа нь модуль хэсэгт бол одоо эхний хэсэгт бол сая одоо чулууна багш гэсэн хэлжсэн одоо Canvas-ын гол онцлог нь холбоос хийж болдог. Тэгэхээр аль бүх хуудсууд ингээ хоорондоо холбогдоод заавал тухайн хуудас руу орохгүйгээр ингээ холбоосууд дээр дараад явах боломжтой байгаа. Яг түүнтэй адилхан энд семинарын удирдамжуудыг бол ингээ ерөнхий болон тусгайлж гаргаж өгсөн байгаа. Ерөнхий ингээ семинарын хичээлийг яаж одоо явуулах юм, семинарын хичээлд хэрхэн оролцох юм, мөн ерөнхий практикийн хичээлд хэрхэн оролцох тухай ингээ удирдамжууд байгаа. Мөн одоо энэ хичээлийн одоо үндсэн сурагчтай бол яг дүү хөөц одоо 2022 онд одоо мэрэгжлийн хүмүүс хамтарч энэ ихтэй сургуульд зориулсан тохионы хэлний хөтөлбөрийг боловсруулсан. Үүний дагуу гаргасан унших материал байдаг. Тэгэхээр энэ унших материалыг бас оруулж өгсөн байгаа. За тэгээд модулууд одоо ингээд дотроо байгаа. Энэ тохионы хэлний хичээл бол дотроо 3 үндсэн хэсэг модултай. За сонсголгүй судлал, тохионы хэл, монгол тохионы хэлээр харилцах гэх мэтчлэн. Тэгээд одоо модуль тус бүрдээ дотроо семинарууд нь. За семинарын одоо семинар нэгэн удирдамж гэхэд зөвхөн ерөнхий семинарын нэг удирдамжтай семинар болгон дээр тухайн агуулгатай холбоотой тусдаа удирдамжуудтай практикийн ерөнхий нэг удирдамжтай практик болгон дээр тусдаа тухайн практикийн агуулгад тохирсон удирдамжуудтай түүнийхээ дараа хилцүүлгүүдийг оруулж өгсөн байгаа. Тэгэхээр одоо эндээс бол одоо модуль 1 бол харагдчихэв. За мөн модуль 2 байна. Тохионы хэлний талаарх үндсэн ойлголт гэсэн модулууд. Тэгээд түүний дагуу семинар практикууд нь ингээд яваад за хилцүүлэг бас дунд нь оруулсан байгаа. За 3 дахь модуль нь болохоор одоо тохионы хэлээр харилцах гэсэн модулууд одоо мөн адилхан өмнөх бүтцтэй. Гэхдээ бүтц нь адилхан боловч одоо доторх удирдамжууд нь бол ерөнхийдөө өөр, агуулгууд нь бол өөр байгаа. За тэгээд мөн одоо энэ хилцүүлэг хэсэгт бол ерөнхийдөө одоо нийт хилцүүлгүүд байгаа. Мөн одоо хилцүүлэгт орохдоо анхаарах зүйлсийг бол дэлгэрэнгүй оруулсан байгаа. Одоо ямар ёс зүйн хэм хэмжээ барих уу гэх мэтчлэн одоо хилцүүлэгт ороход анхаарах зүйлсүүдийг бас оруулж өгсөн байгаа. За grades хэсэгт бол одоо энэ хичээлийг судлах явцад те одоо ямар эрс оролцоо хэдэн хувь байх юм те одоо ямар шалгалтууд байх юм бие даалт 1 2 ямар байх юм за тэгээд нийт хэдэн хувь гэх мэтчлэн оруулж өгсөн байгаа. За тэгэхээр яг одоо яагаад би энэ тохионы хэлийг ерөнхийдөө ингээд төлхөө хөгжүүлж эхэлсэн бэ гэхээр тохионы хэлний хичээл нь их онцлог ялангуяа одоо шалгалт авахд бол нэлээд их цаг зарцуулдаг байсан. Одоо зөвхөн ингээд сорилоор авах боломжгүй буцаагаад ингээд нөгөө хүмүүсийг одоо тохихыг нь шалгахаар одоо нэг 24 хүүхэдтэй 15 хүүхэдтэй ангиас ингээд тохионы хэлний шалгалт авахаар ингээд өдөржингөө юм болчиход байдаг. Эхлээл өгүүдийн шалгаал, дараа нь өгүүлбэрийг шалгаал, дараа нь ингээд их тохиулаад, үйл явдал тохиулаад одоо энэ явцын шалгалтууд дээр бол нэлээ их цаг хугацаа зарцуулах гад их төвөгтэй байгаад байдаг гэсэн. Өмнөх одоо системүүдээр одоо Office-ийн Forms-оор юм уу, Sums-ийн одоо сорилын сангуудаар сорилоор одоо шалгалт авахд нэлээд төвөгтэй байдаг гэсэн. Тэгээд одоо энийг одоо яаж хэлбарчилж болох юм бэ гэж бодож аваад анх энэ тохионы хэлний хичээлээ эхэлж одоо хөгжүүлж эхэлсэн байгаа. За тэгэхээр одоо Canvas-ийн хувьд бол сорилыг бол quiz хэсгээр бол хийж байгаа. Тэгэхээр миний хувьд бол энэ 4 төрлийг нь бол дөрвөлнгийн ашиглаж байна. За practice quiz дээр бол би дандаа туршилтын сорил өгж байгаа. Тэгэхээр энэ бол одоо оюутанд ч тэр ерөнхийдөө энэ туршилтын сорилууд дээр ихэвчлэн тохионы хэлний үгүүдийг өгдөг. Тэгэхээр оюутан одоо зүгээр ингээ өөрийгөө тохионы хэлийг шалгаад тэ сурсан байна уугүй юу гэж үзэхээс гадна яг албан ёсны энэ одоо систем рүү оруулсан байгаа энэ сорилуудаас одоо багшийн бэлдсэн сорилуудаас ороод өгөх боломжтой. За тэгэхээр энэ дээр бол энэ туршилтын сорил бол яг хичээлийн үнэлгээнд бол ордоггүй. Тэгэхээр оюутан бол энэ сорилыг бол семестрийн турш бол оюутанд нээлттэй орхиж байгаа. Тэгээд мөн эхэндээ бол түрүү хэлсэн одоо
тохионы хэлний шалгалт явцын сорилтуудыг авахд бол нэлээд их хугацаа зарцуулдаг байсан. Яг ингээд онлайн хэлбэрт шилжүүлэхээр хэдэн минут ямар хугацаатай одоо сорилоо би тавих вэ гэдэг дээр нэлээд эхлээд хэцүү байгаад байдаг. Одоо би 60 минут тавих уу, 90 минут тавих уу гэд. Тэгэхээр би энэ туршилтын сорилуудаа оруулаад тэгээд ингээд хүүхдүүд ингээд туршилтаар хийх явцад дараа нэг сорилгын статистикийг харахаар хүүхдүүдийн дундаж хугацаа гараад ирдэг. Тэгэхээр тэр хүүхд 40 минут энэ сорилыг дээр 40 минут хийсэн байна уу? Гүйцэтгэл хийдэн 60 минут хийсэн байна уу? Гүйцэтгэл хийдэн. Тэгэхээр эндээсээ ингээд баримжаалаад үүнээс хойш бол сорилын хугацааг бол би нэг ихтэй 90 минут, за дунджаар бол нэг 60 минутын хугацаанд хийхэд бол үр дүн болол одоо боломжтой юм байна гэж үзээд одоо сорилууд бол одоогоор бол тиймэрхүү хугацаагаар явж байгаа. За яг энэ graded quiz бол яг албан ёсны шалгалт буюу одоо үнэлгээнд бол орж байгаа. За тэгээд энэ graded survey болохоор ерөнхийдөө санал асуулга авж байгаа. Энэ онлайн цахим хичээл учраас болоод байгаа Google нь одоо тэр болгон мэдэхгүй байгаа. Одоо жишээлх юм бол одоо практик хичээлүүд дээр хичээл болгон дээр ингээ видео бичлэг оруулчихад байгаа. Тэгэхээр тэр видео бичлэг оруулаад хичнээн одоо практик хичээлийн удирдамж оруулсан ч одоо хүүхдүүд ингээд хийгээд даалгаврыг хийгээд оруулаад байгаа боловч яг ингээд тэрийг ойлгож хийхэд ямар цаг хугацаа зарцуулж гин хүндрэлтэй байсан үгүй байсан уу гэдгийг ингээд тэр болгон тэр гүйцэтгэлээс харах боломжгүй байгаа. Тэгэхээр энэ дээр одоо санал асуулга дээр тэгээ одоо практикийн хичээлийг одоо судлахад одоо бэрхшээл гарсан уугүй юу тий одоо хэр зэрэг гарсан уу гэдэг ийм санал асуулгуудыг авчиж байгаа. Тэгэнгүүт одоо яг практик нэг дээр хүндрэлтэй байсан юм уу 16 дээр хүндрэлтэй байсан юм уу гэдэг ерөнхий дүр зураг гаргаад ирж байгаа. Тэгэхээр энэ санал асуулгуудыг бол хоёр янзаар авч байгаа. Нэг нь бол ямар ч үнэлгээнд одоо орохгүй нөгөөх нь бол заавал энэ санал асуулгад хамрагдах ёстой гэд ингээд оролцооны оноо дээр юм уу те 1 юм уу 2 оноо юм уу оноо тооцоод одоо энэ санал асуулгуудыг бол бас авчиж байгаа. Зарим тохиолдолд нэмэлт одоо санал одоо зорилттой ийм санал асуулга биш одоо хичээлтэй холбоотой санал асуулгыг болвол ингээд нээлттэй байдлаар үнэлгээнд орохгүй байдлаар ингээд нээгээд өгсөн байгаа. Тэгэхээр одоо яг миний тохионы хэлний хичээлийн Canvas дээр харагдаж байгаа хэлбэр нь энэ дээд хэсэгт нь бол яг үнэлгээнд орж байгаа шалгалт, тэгээд практик сорилууд, тэгээд мөн одоо санал асуулгууд гэсэн хэсгүүд харагдаж байна. За тэгэхээр одоо өнөөдрийн ярих байгаа сэдэв маань одоо тохионы хэл хичээлийн жишээн дээр одоо сорилыг яаж Canvas дээр хийсэн тухайга та бүхэн танилцуулах чаа. Тэгэхээр бол сая одоо сорилуудын ийм 4 хэлбэрийг ашиглаж байгаа гэд хэлсэн байгаа. Тэрэн дундаа одоо яг явцын сорилгынхаа тухай илүү дэлгэрүүлж ярив. За тэгэхээр одоо энэ хэсэгт бол яг аль хэсэгтэй холбож байгаа. Одоо шалгалт хэсэгтэй юм уу, эрс оролцоо юм уу, бидалт 1 2 юм уу гэд энэ хэсэгтээ одоо энд бол холбоос хийсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр шалгалт гэсэн хэсэгтээ холбоос хийсэн. За shuffle answers хэсгээрээ бол одоо дараалал тий одоо холилдох юм уу, бүх хүүхдэд тий одоо сорилын хариултууд ижил харагдах юм уу, өөр харагдах юм уу гэдэг энэ хэсгээр би ерөнхийдөө одоо тохионы хэлний хичээл дээр бол дараалал нь солигдсон, санамсаргүй байдлаар солигдсон байдлаар хийж байгаа. Түрүүээс хичээл бол ихтэй 90 минутын хугацаанд бол олон туршилтаар бол хийж болох нь тий одоо локал төвшөнд тогтоогдсон учраас дээд хязгаар нь бол 90 минут байгаа. За тэгээд манай энэ тохионы хэлний хичээлийн сорилын сан бол 200 орчим тесттэй сорилын сантай байгаа. Тэгэхээр сорилын санг болвол шалгалтыг өгөхдөө бол нэг биш одоо 2 удаа ихэвчлэн авч байгаа. Тэгээд одоо яг аль оноогийн тооцох вэ гэдэг тохиолдолд бол яг 2 дахь одоо сүүлийнх нь үү те одоо эхнийх нь үү хамгийн өндөр оноотойг нь үү гэсэн сонголтууд байдаг. Яг одоо тохионы хэл хичээлийн хувьд бол одоо өндөр оноотойг нь тооцохоор ингэж ихэвчлэн сорилоо оруулж байгаа. За зарим тохиолдолд яг хичээлийнхээ онцлогоос хамаараа заавал олон оролдлогоор сорилыг өгөхгүй ганцхан оролдлогоор ч юм уу эсвэл те одоо маш олон сорилтоо том сантай байх юм бол те олон оролдлогыг одоо дэмждэг байдлаар бас оруулж болох байх. За тохионы хэлний хичээлийн хувьд бол ихтэй 2 оролдлогыг хийж байгаа. За тэгэхээр 2 оролдлого дээр бол яг сорил ингээд санамсаргүй байдлаар ороод ирэхэд бол айхтар давхцсан сорилууд бол нэг айхтар гарч ирэхгүй байгаад байгаа. Нэг сорилоо 2 удаа өгж байгаа юм шиг тийм байдал үүсэхгүй байгаад байгаа. За тэгээд
Зарим тохиолдолд хүүхдүүд одоо ялангуяа хүрэх ангийн хүмүүс одоо суралцагчид ажил хийдэг хүмүүст одоо сорилыг авахд яг ийм хугацааны интервалыг өгөхөөр за одоо 6-аас 8 цагийн хооронд ч юм уу те гэхээр одоо ажил төрлийн амжихгүй нэлээ асуудлууд гардаг. Тэгэхээр хугацааг бол нэлээ урт өгчдөг. За одоо 18 цагаас юм уу эсвэл өглөөнөөс өдөөс хойш хүртэл юм уу урт хугацаанд өгч чаа. Тэгэхээр одоо ийм онцлог байдаг учраас сорилыг авсны дараа шууд одоо сорилыг бол сая манай тохиолдолд бол хоёр оролдлогоор өгж байгаа гэсэн тийм. Тэгэхээр оюутанд бол сорилын хамгийн сүүлийн орлогын дараа бол зөв буруу хэсэг нь оюутанд харагдана. Гэхдээ саяны одоо хугацааны интервалыг нэлээд урт хугацаанд өгдөг учраас одоо энэ дээр бас мөн тохионы хэлний хичээл дээр бол нэмэлт тохируулгуудыг хийгээд өгчдөг. Одоо бид нар өнөөдөр 30-нд шалгалт өгсөн бол 30-ны одоо 14-өөс 20 цагийн хооронд нээсэн бол 31-ндээ хариулт нь оюутанд харагдахаар тиймэрхүү байдлаар ерөнхийдөө зохицуултыг хийж байгаа. Тэгэхгүй бол одоо нэг хүн одоо сорилоо ичлээ гэхэд үр дүнгууд гарчих юм бол зөв буруу бүх зүйл нь ингээ харагдчих. Нөгөө хүнд одоо ингээд шалгалтын те одоо шудраг нууцлалын хувьд бол энэ тохиолгоонууд их чухал юм байна гэж ажиглагдсан. За тохионы хичээлийн яг одоо явцын сорил бол дотроо хоёр хэсэгтэй байгаа. Бичгийн сорил болон тохио гэсэн хоёр хэсэг байдаг. За бичгийн сорил дээр бол айхтар одоо ноцтой асуудал гарахгүй байгаа да. Ерөнхийдөө хичээл маань семинар, практик гэсэн хоёр одоо хэлбэрээр ордог гэсэн. Семинар дээр бол дандаа юм сонсголгүй нийгэм, хос хэл, хос соёл, тохионы хэлний талаар ингээ ерөнхий ойлголтууд дээр унших материал дээр тулгуурлаад ингээ семинар явуулцдаг. Яг хоёр дахь хэсэг буюу тохионы хэлний хэсэг дээр бол яг Монгол тохионы хэл тэрийг тэ одоо үгийн нөөц за ойлгох, хүний тогтж байгааг ойлгох, буцаагаад тохионы хэлээр илэрхийлэх гэсэн юм чадрууд үзэл судалдаг байгаа. Тэгэхээр эхний хэсгийн одоо явцын сорилын одоо бичгийн сорил буюу одоо семинартай холбоотой агуулгыг бол зохион байгуулахад ямар нэгэн асуудал гардаггүй. Тэгэхээр одоо Мобесийн сургалтын журмын дагуу Блумын таксономийн 6 түвшиндөө бүх одоо тестүүдэд боловсруулж байгаа. Тэгээд жинлээд за тэгэхээр ер нь бол яг тохионы хэлний хичээлийн хувьд бол сорилын бол бичгийн хэсэг бол ерөнхийдөө 10 асуулт даалгавартай байдаг. Энэ нь бол одоо сонсголгүй боловсрол, хос хэл, хос соёлын талаарх одоо ерөнхий мэдлэг, онлын мэдлэгийг бол шалгадаг. Энд бол одоо асуудал байхгүй наа гэж ойлгож байна. За тохионы хэсэг буюу яг одоо чадварын хэсэг дээр бол нэлээ хүндрэлүүд өмнө нь үүсдэг байсан. Одоо танхимаар авахд бол мэдээж хэрэг цаг хугацааны асуудал байна. Бусад одоо сургалт удирдлага мэдээллийн системүүдээр бол зарим ингээ хязгаарлалтууд байдаг. Одоо видео бичлэг оруулах, буцаагаад оюутан дохио оруулах гэх мэтчлэн эдгээр дээр бол нэлээд хүндрэлтэй асуудлууд үүсдэг байсан. Харин Canvas-ыг ашиглаад бол одоо зарим асуудлуудыг бол шийдэж байгаа. За тохионы хэсгийн одоо сорилыг бол үндсэн хоёр хэсэгтэй байгаа. Нэг нь бол тохиог унших болон ойлгох гэсэн хэсэг. Нөгөөх нь болохоор тохионы хэлээр ярих, харилцах гэсэн хоёр чадварыг шалгадаг. За тэгээ яг энэ тохионы хэлний хичээлийг одоо явцын шалгалт өгөх явцад ингээд нэг оюутны дундаж хугацааг тооцсон үзүүлэлтүүд байгаа. За тэгэхээр одоо тохиог уншиж ойлгох дээр ямар асуудлууд байна вэ гэхээр за эхнийх нь болохоор дандаа видео бичлэгүүд өгж байгаа. Тэгээд одоо видео бичлэгээс одоо тохионы видео бичлэг өгөөд тэгээд одоо тэрийг доор нь зөв хувилбарыг сонгох юм уу, зөв дараалалд оруулах юм уу, тэр үнэн худал юм уу гэх мэтчлэн даалгавруудыг бол тохиог уншиж ойлгох дээр бол энэ даалгаврыг бол Canvas дээр хийж болж байна. Одоо ямар нэгэн асуудал байхгүй. За жишээлбэл энэ одоо тохионы хэл хичээлийн яг одоо даалгавар байна. За жишээлбэл 15 дугаар асуултан дээр дараах бичлэг дээрх дасгал ажлыг гүйцэтгэх нүү гэдэг даалгавар байхад энэ бичлэг дээр бол одоо тохионы хэлээр дасгал ажлын даалгавар өгсөн байгаа. Тэгэхээр энд эсэл параграф хэлбэрээр оюутан болвол одоо энд юу гэж ийна гэсэн даалгаврыг бол доор нь одоо
бичиж оруулах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор видео бичлэгийг одоо зөв хариулттай тохируулах даалгаврууд байгаа. Тэгэхээр тохионы ил маань бүх зүйлээ л одоо тохио учраас видео зургаар бол тэр болгоно хөдөлгөөнийг бол нарийн оруулж болохгүй одоо хичнээн сум татсан ч гэсэн одоо өвөө ч юм уу аав ч юм уу эмээ ч юм уу гэх мэтчлээ ялгааг бол зургаар нарийн гаргаж чадахгүй. Тэгэхээр яг энэ хичээлийн үед бол видео бичлэг бол маш одоо ач холбогдолтой байдаг. Тэгэхээр одоо бусад одоо програм платформуд дээр бол яг энэ майчлах даалгаврууд дээр видео бичлэгийг зөв хариулттай майчлах тийм ашиглаж исэн програмууд дээр бол байгаагүй. Canvas дээр бол байгаа нь бол давуу тал байгаа тийм. За тэгэхээр энд бол одоо асуултынхаа хэлбэрийг нь матчинг сонгоод энд одоо бичлэгээ оруулаад энд одоо энэ сайн байна уу гэдэг бичлэг байлаа гэхэд энд зөв хэлбэрийг нь тавиад одоо харгалзуулах. Гэхдээ одоо Canvas-ийн хувьд бол яг энэ матчлах даалгавар дээр бол бичлэгийн одоо хугацааг бол нэлээд шахах одоо удаан бичлэг бол оруулдаг юм байлаа. Тэгэхээр ер нь дунджаар 3-5 секундын бичлэг бол ер нь яг одоо тохирсон хэмжээтэй гэж үздэг юм. За тохиог уншиж ойлгохын 3 дахь хувилбар бол одоо хариултаас зөв видео бичлэгийг сонгох даалгавар байгаа. Өмнөх одоо эхний тохиолдолд бол видео бичлэгийг үзээд одоо зөв тэ одоо текстэнд хариултуудыг үзэж сонгож исэн бол 3 дахь тохиолдолд текстээс уцаагаад одоо за жишээлбэл сайн байна уу гэдэг тохиол байлаа гэхэд сайн байна уу гэдэг үг байлаа гэхэд хувилбарууд дээр одоо видео бичлэг ороод ирж байгаа. Тэгэхээр энийг бас мөн Canvas дээр одоо оруулах боломжтой байгаа. Тэгэхээр одоо олон сонголттой даалгаврууд юм уу. Тэгэхээр одоо сонголтууд дээр нь одоо энэ хэсэгт дарахад бол тэр видео юу вэ оруулах боломжтой байгаа. За мөн одоо сая одоо тохиогны чадварыг шалгахад бол тохиог уншиж ойлгох талын асуудлын утгыг бол Canvas дээр одоо сорилыг хийхэд бол боломжтой харагдчихэ. За нөгөө нэг чадвар нь одоо тохионы хэлээр ярих, харилцах гэсэн чадварыг шалгахад бас нэлээд бусад платформудад нэлээд хүндрэлтэй байдаг. Гэхдээ бол Canvas дээр бас давуу тал бай. Гэхдээ бас энийг бол гүйцэд бол шийдэж чадахгүй байна. За ямар давуу тал байна вэ гэхээр одоо яг энэ оюутнуудын яг өгсөн сорилыг харж байна. Тэгэхээр энэ дээр видео бичлэгээр даалгавар өгсөн байгаа. Тэгэнгүүт доор нь оюутан одоо өөрөө видео бичлэг хийгээд хариултыг ингээ оруулдаг. За энийг болохоор сонголтууд дээрээ одоо файл апплод хийн гэдэг ингээ сонголтууд өгчөж байгаа. Тэгэнгүүт энэ тал дээр бас ууг нь бол миний бодлоор энийг эвтэйхэн одоо оюутанд ч тэртэй одоо эвтэйхэн шийдэх хувилбар нь бол шууд рекорд хийн гэж хувилбар байвал надад амар юм шиг санагдаад байгаа байхгүй. Оюутан одоо ингээд дээрээс нь сорилоо хийж явж байгаа л яг ийм даалгавар авах юм бол шууд өөрийгөө рекорд хийгээл тогтчих юм уу. Яг манай тохиолдолд болохоор тийм боломж бол хязгаарлагдсан юм байна. Манай тохиолдолд бол хийж явж байгаа дунд нь одоо өөрөө бичлэг хийж ягаад файл апплод хийж оруулж байгаа. Тэгээ ямар ч хэлээсэн энэ 90 минутанда оюутнууд бол ингээд бичлэгүүдээ бол оруулчаад байгаа. Гэхдээ одоо энэ даалгавруудыг аль болох олон өгөх юм бол хугацаа их авах учраас одоо зайлшгүй үед бол одоо ийм даалгавруудыг оруулж байгаа. Тэгээд ийм ба. За тэгээ мөн одоо ахаад энэ файл апплод гэж юм те одоо сая бол ингээд бичлэгээр сорилыг оруулсан байхад одоо файл апплод хийж чинь мөн одоо асуултууд байхад те миний нэрийг тэр гэдгээ гэсэн тохиог тогтно гэхэд мөн адил оюутан бол одоо бичлэгээ хийгээд файлаа оруулах жишээ нь. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо яг тохионы хэлний хичээлийн жишээн дээр харахад бол одоо мэдээж одоо миний хувьд бол манай тэнхмийн хувьд бол нэлээд цахим хичээлийг бол нэлээд хөгжүүлж байгаа. Бараг зааж байгаа багш нар өөрсдийнхөө заадаг бүх хичээлийг бол цахим болгоцсон байгаа. Одоо ганцхан тохионы хэл гэсэн хичээл биш. Тэгэхээр одоо Canvas дотор бол нэлээд их одоо их файлуудтай байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энэ одоо сорилыг хийхэд бол Canvas-д одоо нэг
квиз хийхэд бол 1 гигабайт орчим багт амжтай байгаад байгаа. За тэгээд нэг асуулт бол нэг 500 мегабайтаас хэтрэхгүй. Нэг файл зураг бол 500 мегабайтаас хэтрэхгүй. Ер нь боломжит хувилбар нь бол 50 мегабайтаас хэтрэхгүй ийм одоо файлуудыг дэмждэг юм байлээ. За ер нь бол яг нэг сорилд бол видеоны тоо бол 10-аас 15-аас ихгүй байвал яг ямар нэгэн одоо гацах байдал одоо үүсэхгүй. Гэхдээ мөн одоо бүр шууд хурдтай ямар ч одоо асуудалгүй бай видео сорилуудаа болон одоо хичээлүүдэд оруулах юм бол embedded оруулж болж байгаа. Яг энэ дохионы ил хичээлийн одоо практик хичээлүүдийн видео бичлэг бол дунджаар 15, ихтэй бол 20 минутын видео бичлэгүүд байгаа. Яг ингээд бүх ингээд дохионы 5 хувилбараар үг, одоо дохионы илний соёл, дохионы ил сонсголгүйн соёл, дохионы хэл, за үг, өгүүлбэр, дасгал ажил гэх мэтчлэн ингээд 5 хэсэг практик хичээл болгон 5 хэсэгтэй байгаа. Тэгэхээр тэдгээр видеонууд бол нэлээ их хэмжээтэй байгаа учраас тэдрийг бол яг Canvas руу оруулахдаа болол Google Drive дээрээ ширэлж байгаа. Тэндээсээ embed байдлаар оруулсан. Мөн энэ сорил дээрч адилхан байдлаар бас оруулж болно. Гэхдээ сорилын хувьд бол харьцангуй гайгүй энэ файлуудаа шахаад тэ оруулж бол бас асуудалгүй байгаад байгаа. Тэгээ ер нь бол видео бичлэг дээр бол MP4-ийг бол дэмжиж байгаа. Зурган дээр бол за эдгээр төрлийг. За тэгээд одоо YouTube-ээс ч бас зарим бичлэгүүдийг одоо embed хийж оруулсан байгаа. За тэгэхээр одоо энэ явцын шалгалтын тал систем дээр харагдаж байгаа явцын шалгалт байна. Тэгэхээр одоо эндээс явцын шалгалтын бүх статистикуудыг харах боломжтой. Хинхэн оролцсон, ямар тэ одоо үр дүн үзүүлсэн гэх мэтчлэн. За тэгээд шууд ингээд засаад эхлэх юм уу те. За ер нь ингээд хүүхдүүд асуултад хэрхэн хариулсан. За шууд багш бол хажууд нь одоо задгаа даалгавруу төгсөн болвол ингээд засалт хийгээд эхэлнэ. За энд бол явцын сорилын статистикууд гарч ирж байна. За хин ямар асуултад хариулсан, хамгийн сайн хариулсан асуулт ямар байна, хамгийн муу нь ямар байна гэх мэтчлэн бүх статистик гарч ирж байгаа. За энд болохоор оюутан бүрээр гарч байгаа. Тэгэхээр нэг оюутан те одоо хэдэн минут зарцуулсан байна. За хэдэн оролдлогоор өгсөн байна гэх мэтчлэн одоо харах боломжтой байна. За ерөнхийдөө товчхондоо бол одоо манай дохионы илний хичээлийн туршлага бол сориллыг зохион байгуулахад бол ийм байна. Баярлалаа анхаарлаа тавьсанд. За хоёр өгчтэй баярлалаа. За та бүхнээс асууж тодруулах зүйл юу байна? Ерөнхийдөө бол одоо яг энэ орчин үеийн дижитал технологиг хэрэглэж тийм ээ тухайн хичээлийн одоо контентийг суралцагчийн тэр одоо суралцахын одоо үйлд дэмжлэг болохоор за агуулгыг илүү одоо тийм тодорхой тийм ээ хүртээмжтэй. За тэгээд яг нь ер нь энэ бас нэг аль хэлбэрийн одоо суралцагч тийм ээ өөрийнхөө өссөн хэлбэрээр үзэх сурах боломжтой байхаар хичээлийн иж бүрэн одоо хичээлийг иж бүрэн байхаар боловсруулахад бол энэ дижитал одоо иж бүрэн хичээл боловсруулах үйл ажиллагаа их чухал шүү дээ. Тийм учраас бол энэ талын одоо нэлээд туршлагатай тийм ээ. За ийм одоо манай профессорууд бол та бүхэнд өөрийнхөө туршлагаас хуваалцлаа. За тэгээд энэ дээр та бүхнээс асууж тодруулах зүйл байвал тодруулъя. Ер нь бол энэ удаагийн сургалтанд бол нэг 22-оос 23 хүн хамрагдаад ингээд явах шиг боллоо. Тэгээд огтмол энэ цагт учраас бас хүмүүс нэмэгдээд за тэгээд бичлэг хийж байгаа тодруулаад тийм ээ үзээд судлаад явах байлгүй дээ. За асуулттай багш байна уу? Гараа өргөөрэй. Hand raise гэдэг лөө raise hand гэдэг одоо үйлчлэгийг ашиглаа явуулж болно. Эсвэл шууд микрофоноо нээгээд асуугаад явъя тийм ээ.
За манай хоёр профессор бол одоо бүр одоо маш тодорхой ярьсан юм байна тийм ээ. Тийм учраас одоо маань асуулт энэ төр бол хараахан байхгүй болтой байна. Тэгээд би сая нэг зүйл нэмээд хэлчихөө. Яг хэлье гэж бодож байгаа дөрөгчөж. оо тэг. За юугаа дэлгэцээ ширлээ. За энэ бас одоо яг quizzes хэсгээр явцын шалгалтын одоо юу байна? За деталс нь байна. За энд асуултууд байгаа. За энд одоо дахиад нэг хэсэг одоо master facts гэх. За энд болохоор одоо тухайн оюутан болгонд ингээд тохируулга хийж болоод байгаа. За жишээлбэл ингээд 70 онооноос дээш авбал те 40 онооноос дээш авбал гэвэл ингээд одоо оноо сайн байх юм бол дараагийн ингээд хэсгүүдтэй холбоод өгч юм. Дараагийн шалгалт юм уу? Эсвэл одоо муу байх юм бол дахин өгөх шалгалттай бас холбох боломж байгаа. Одоо бидний те одоо 60-аас доош өгөх юм уу? Үр дүн нь 50-аас доош өгөх гэх мэтчлэн босго оноогоо энд тохируулж өгчөөд тэгээд дараагийн ингээд шалгалтуудтайгаа холбоод өгчдөг бас Canvas-ийн давуу тал нь бас ийм байгаад байгаа. Заавал багш дахин орж харж те одоо тэдэн оноо авсан хүмүүсээр дахин шалгалт гэхгүйгээр энэ автоматар дараагийн шалгалтыг нээгээд эсвэл одоо хугацааны тохируулга хийсэн байвал тэрийг нэгээ сануулад өгчөж байгаа. Бас ийм онцлог байгаа. За баярлалаа. За асуулттай хүн гараа өргөсөн хараа хаалга байна. За өнөөдрийн одоо сургалтыг эхэлж тийм ээ явуулсан хоёр багштай баярлалаа. Профессор Чулууна, профессор Бямжив нарт одоо маш их баярлалаа. Тэгээ та бусад одоо оролцсон багш нартаа бас их баярлалаа. Энэ ер нь одоо их сургуулийн багшийн одоо хөгжил гэдэг бол мэдээж тухайн их сургуулийн хөгжил байдаг. Их сургуулийн багшийн хөгжлийн асуудлыг бол багш өөрөө хариуцдаг. Хичээл зааж тийм ээ технологиг туршихын явцдаа өөрөө хөгжих ёстой. Дээрээс нь одоо орчин үеийн их сургуулийн хувьд бол одоо судалгааны ажил хийх тийм ээ олон улсын одоо дэлхийн одоо энэ судалгааны санд өөрийн гэсэн одоо энэ судалгааны үр дүнг нэмэрлэх хэлбэрээр хөгжих ийм зүйлүүд бол одоо их та бүхнээс шаардлагач боллоо тийм ээ. Орчин үеийн их сургууль гэж ийм сургуулийг хийдэг байна. За тэгээд үүнээс улбалаад бол нөгөө интердисциплинар сургууль, судалгаан зөвлөсөн их сургуулийн тухай ойлголт асуудлууд бол нэлээд явж байна. За удахгүй бид бас дахиад одоо их сургууль дотроо айл хэрэв би их сургууль вэ гэдэг ийм шалгуур янз бүрийн юмд бол бас орохоор болоод байгаа шүү. Энд ч гэсэн манай энэ захим одоо хичээлийн тийм ээ иж бүрдэл бол нэлээд чухал үүрэгтэй юм аа. За ингээд өөрийнхөө туршлагаас хуваалцсан хоёр профессортой баярлалаа. За мөн цаг заваа зарцуулаад одоо энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бусад одоо багш нартай баярлалаа. За тэгээд энэ ойрын 6-аас 7 хоногт бид нар дандаа энэ цаг дээр тийм ээ бас энэ профессор багш нарынхаа хийсэн ажлыг одоо ингэж бусдад түгээх тийм ээ туршлагыг түгээн дэлгэрүүлэх юм сургалтыг зохион байгуулна. Тамсраас та бүхнээс үсгэд энд одоо ингэ бичлэг хадгалаатай байгаа шүү. Эндээс бас суралцаарай, санаа аваарай гэдгийг бол багш нартаа тийм ээ ихмийнхаа болон бусад одоо уулзсан багш нартаа түгээн дэлгэрүүлж өгөөрэй гэж хүсье. За ингээд та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн сургалтыг ингээд дуусгая. Баярлалаа та бүхэндээ. За. Баярлалаа. За.